Сайн уу, Кином channel байна. За өнөөдрийн дугаараар та нартай маш хачирхалтай бас баг зэрэг аимшигтай хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За энэ хэрэг маань Солонгосын Гёнги мужийн нэгэн орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр гарсан хэрэг юм аа. Тухайн байрны гадаа олон жил нэгэн түрдэг тэрэг цастайд ч бороотойд ч байж л байдаг байсан юм байна. Одоо яг энэ зурган дээр гарч байгаа түрдэг тэрэг гэсэн үг. За яг энэ тэрэгний хажуугаар нь тэнд амьдардаг оршин суугчид зөргөн өнгөрч тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглоод өнждөг байж л дээ. Гэвч хин ч ачаатай түрдэг тэргийг юу юм бол те яагаад энд байгааг нь огт асуудаггүй байж. Харин 2011 оны нэгэн өдөр тухайн орон сууцнд хамгаалагч хийдэг нэгэн эрэгтэй Ким тухайн тэрэгэн дээр ачаанаас нэгэн аимшигтай мөчилсөн цогцолцсноор хамаг хэрэг ил болсон байна. За тэгвэл хин тоглоомын талбай дээр одоо бүхэл бүтэн хүний мөчилсөн цогцос одоо орхиод явна гэж бодхов дээ те. Энэ хэрэг яг юунаас үүдэлтэй вэ? Бүгдээрээ хэргийн гол зангилаа руу орцгоё. 2011 оны 7 дугаар сарын 6-ны зуны нэгэн бөхчим халуун өдөр Солонгосын Ансан дахь орон сууцны энгийн нэгэн хороолт амьдрал өрнөгөөрөө өрнж хэвийн үргэлжилж байж л дээ. Хүүхдүүд гадаа тоглоомын талбай дээр шуугилтан тоглож байж. Гэтэл тэдний эцэг хэн цонхоороо тоглож буй хүүхдүүдээ харж байгаад тэдний хажууханд нь түрдэг тэрэг байгааг харсан байна. Тэгээд энэ тэрэг яагаад тоглоомын талбай хажууд ийм удаан байгаа юм болоо? Эзэнгүй юм байх та гэж бодож бас хүүхдийн талбай дээр ийм тэрэг байх нь аюултай. Хүүхдүүд санаангүй очиж мөргөх ч юм уу бэртвэл яана гэж бодсон байгаа юм. Ингээд тэдгээр эцэг эхчүүд энэ тэргийг хүүхдийн тоглоомын талбайгаас холдуулах хүсэлтийг одоо манайхаар бол байрныхаа сөөгөд хэлсэн байгаа юм. Энэ тэргийг холдуулаад өгөө. Хүүхдүүдэд аюултай ийм тэрэг энд юусоо байж болохгүй гэж санал гаргасан байна. Энэ гаргасан гомдол тэнд оршин сууж байгаа бүх хүний хувьд хар дарсан зүудний эхлэл нь болсон юм. Энэ түрдэг тэрэг нь тэдний байрны гадаа бүр бүхэл бүтэн 3 жил ямар ч эзэнгүй хаягдсан байсан. Хин ч энэ тэргийг хинийх гэдгийг мэдэхгүй бүр сонирхдогчгүй байсан байна. Ингээд байрны хамгаалагч болох Ким эрэгтэй энэ тэргийг тоглоомын талбайгаас холдуулах хэрэгтэй болсон байна. Бүх үүрэг Кимд оногдсон байна л да. Тэрээр түрдэг тэргийг холдуулах гэж түлхсэн чинь маш хүнд жинтэй байсан байгаа юм. Гайхаад за хин нэг нь л одоо хуучин тавилга хог хаягдлаа энэ дээр ачаад хайцсан юм байна да гэд эхлээ бодсон байна. Гэвч маш том мөсний сав энэ тэрэгэн дээр ачаастай байсан бөгөөд хамгаалагч Ким дотор нь ер нь юу байгаа юм бол гэд харах гэсэн чинь маш олон давхар тийм гялгар утаар боож багалцсан нэг зүйл байсан байна. Эхний гялгар утыг онгойлгосон ахаад давхар уттай байж. Тэгээд нөгөө уутыг уурсан чинь маш тийм нялцгаа хар тийм шингэн зүйл доороос нь гойцсон байгаа юм. Ууднуудыг задлах тусам дотроос нь маш өмхий үтцсэн тийм мах шиг өмхийн үнэр хамар цоргуулж байсан байна. Тэрээр хэлэхдээ би амьдралдаа хизээч тийм муухай үнэр үнэртэж байгаагүй. Миний бүр толгой эргэж огсон гэж цагдаа нарт хэлсэн байгаа юм. Тэрээр бүр боосон гялгар уутыг хайжлан харахад хар өнгөтэй аялын том чемодан дотроос нь гараад ирж. Ингээд чемоданыг онгойлгон дотор нь юу байгааг харахад хүний биеийн хэсгүүд гарч ирсэн байна. Үнэхээр аимшигтай аль хэзээ задралд ороод маш муухай үнэртэй болсон байж л дээ. Тэрээ шууд шоконд орсон ч маш яралтай цагдаа нарыг хэргийн газар дуудсан байна. Нөгөө хэргийн газар нь ядчитал хүүхдийн тоглоомын талбай. Цагдаа нар яралтай эргэн хэргийг шалгаж эхэлсэн байгаа юм. Мөн шүүх шинжилгээний багч хамт ирсэн байна. Тэд чемоданаас маш аимшигтай хүний мөчилсөн задралд ороод удсан тийм цогцолсон байгаа юм. Нэг хачирхалтай зүйл байсан. Тэр нь болохоор цогцсны гарын 2 эрхийн хурууг нь тасалсан 2 эрхийн хуруу байхгүйсэн байгаа. Тэгээд бусад 8 хуруу нь бол байсан. Ингээд цогцос бол энгийнүүдээр ямар ч таних аргагүй болсон байсан. Тэгээ зөвхөн эмэгтэй хүний цогцос гэдэг нь л ерөнхийдөө бол мэдэгдэж байсан байгаа юм. Цагдаа нар цогцыг шүүх шинжилгээний хүрээлэн рүү илгээж задлан шинжилгээ хийлгэх хүсэл төгсөн байдаг. Учир нь цогцос бол задралд ороод маш их утсан дор хаяж бол 6 сар болсон гэж дүгнжсэн. Тийм учраас царай дөрөх арьс гэд бүх зүйл нь аль хэзээ ингээд өмхийрөөд задарсан байсан. Ялзарч эхэлсэн байсан гэсэн үг л дээ. Гэвч орчин үеийн одоо техник технологийн ачаар гэх юм уу бас 3 хуруу нь арай гайгүй одоо ингээд үлдсэн байсан учраас шинжилгээ хийж болохоор байсны ачаар тэд түүний хурууны хээгээр нь хэн болохыг нь тогтоож чадсан байдаг. За энэ цогцсны эзэн түүний нэрийг хатагтай Пак гэдэг байжээ.
Цагдаагийн газраас бол түүний нэрийг нууцлж олон нийтэд зөвхөн овгийг нь л зарласан байгаа мэн. Тиймээс бүгдээрээ түүнийг хатагтай парк гэж дуудаад явнаа үүнээс хойш. Тэрээр 1968 онд төрсөн нас барах үедээ бол дөнгөж 44 настай байсан юм байна. За энэ эмэгтэй нь болохоор зүүн гарандаа саажилттай байсан учраас тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэний групп байдаг байсан юм байна л да. Ажиллах ямар ч боломжгүй байсан учраас тэрээр бол сар болгоны халамжийн мөнгөөрөө л амь зуудаг байсан байна. Тэгээ тэрээр бол ганцаараа амьдардаг, ажлын хамт олон найз нөхөд гэж бол байхгүй. Тэгээ түүнд санаа тавьдаг одоо хай хүй гэдэг хүмүүс ч байдаггүй байсан болохоор түүнийг одоо алга болоход нь ийм олон жил одоо ингэж ор сургаггүй алга болоход нь цагдаагийн газарт бол нэг ч тийм алга болсон гэсэн өргөдөл өгч байгаагүй маань. Тийм өргөдөл ерөөсөө ирж байгаагүй гэж тэмдэглэгдсэн байгаа юм. Зүгээр л хүмүүс одоо түүний оршин байсныг нь мартсан гэж хэлж болно. Тэрээр уг нь энэ байрны нэг оршин суугч нь байсан юм билээ. Гэвч хөршүүд нь ч түүнийг одоо гинт гэртээ ирэхэ болоход нь ч ерөөсөө анзаараагүй байгаа юм. Гэвч одоо түүний цогц нь яг байрных нь гадаа төрдөг тэрэгэн дээр хөршүүдийнх нь одоо хүүхдүүдийн тоглож байгаа талбай дээр 3 жил зүгээр ингээ ялзраад хөвтчихсэн байгаа байхгүй юу? Үнэхээр аимшигтай. Тэгээ нэгэн бодлын бас маш өрөвдөлтөө санагдсан л та. За цагдаа нарын хамгийн ихний сэжгэлж байсан хүн бол түүний салсан нөхөр байсан. Түүний таньдаг хүмүүсийн хэлснээр бол салсан нөхөр нь одоо нас барсан эмэгтэйг маш их зодож тамалдаг байсан. Зөвхөн одоо биеийн хүчирхээлээс гадна санхүүгийн хувьд маш тийм тарчиг байдалтай байлгадаг байсан юм байна л да. Үүнээсээ болоод парк эмэгтэй маань 2005 онд албан ёсоор нөхрөөсөө салаад бүр байршлаа өөрчлөөд одоогийн Гёнгийн мужийн байрандаа нүүж ирсэн юм байлээ. Ганцаархнаа. Цагдаа нар нөхрийг нь одоо ингээд судлахад тэрээр бол нэгэн хүмүүнлэхийн байгууллагт сайн дурын ажил хийдэг тийм хүн байсан байгаа юм. Бас хажуугаар нь 17 настай аутизмын өвчтөй хүүгээ асардаг. Тэгээ урд нь бол ямар ч тийм яар шитгэл эдэлж байгаагүй ингээл амьдралтай нэгэн байсан байгаа юм. Бас талигаач эмэгтэйтэй эргэж одоо холбогдсон те хүчирхийлэл үйлдсэн ямар ч тийм баримт нотлохоо олдоогүй байна. Тэгээ хүмүүсийн таамгаар бол одоо хэдийгээр гаднаасаа сайн хүн шиг дүр эсгсэн ч гэсэндээ хамт байхдаа үргэлж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн салаад ч тайван байлгана гэж үү те сайн шалгах хэрэгтэй гэж хэдийгээр үзэжсэн ч гэсэндээ хангалттай баримт нотлохоогүй гэх үндслээр нөхрийг нь баримтлаагүй юм байна л да. За дараагийн таамаг бол одоо гадны тийм танихгүй 3 дахь читгээд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж таамаг гаргасан байгаа юм. Хаттай пак нь ганцаараа амьдардаг, эргэлсэн ажилгүй, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө одоо хамгаалах ямар ч тийм чадваргүй ийм эмэгтэй бол гаж донтонгуудын өгөөж болоход маш амархан гэж үзсэн. Алуурчин эмэгтэйг алж цогцыг нь төрдөг тэрэгэн дээр нуугаад маш хурдан цухтаж алга болсон гэж таамаглаж байсан юм байна. Зарим хүмүүс одоо эсвэл тухайн байрны оршин суугчнаас ч гэсэндээ хийсэн байж магадгүй гэж үзсэн. Учир нь энэ олон жил тоглоомын талбайд тухайн төрдөг тэрэг байж хад хинч гомдол мэдүүлээгүй, хинч одоо юу вэ гэж сэжиглээгүй нь үнэхээр сонирн байгаа хгүй юу? Тийм болохоор энэ таамаг бас гарсан байж магадгүй. За 3 дахь таамаг нь бол 3 дахь таамаглаж байгаа с ิจ гтэй этгээд нь тухайн байранд амьдардаг 66 настай эрэгтэй Жон гэгчин байсан. Цагдаа нар төрдөг тэрэгний эзнийг хайж байгаад 66 настай Жонны одоо эзэмшил болохыг нь бол олж мэдсэн байгаа юм. Бас Жон нь бол хатагтай парк хоёрын одоо энэ харилцаа нь бол зүгээрчгүй бас харилцаатай байсан ч магадгүй. Янаг амргийн харилцаатай байж магадгүй ч таамагласан. За энэ Жон гэдэг байгаа эрэгтэй нь болохоор өмнө нь бүр хүн амны хэрэгээр насаар хоригдох тийм ял шитгэл авч исэн тийм нэг юм байна. Гэвч тэрээр одоо шоронд ял хийж эдэлж байхдаа үлгэр жишээж хоригдол байсан гэд бүр ял одоо шийтгэлээс мултраад бүр эрхчлөөдөө болоо сулгагдсан байгаа юм. Тэр шоронгоос гараад одоо шинээр төрсөн мэд болж Христийн сүмийн итгэгч болоод бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслагч тийм ажил хийдэг болсон байгаа юм. За гаднаасаа бол хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн маш сайн хүн шиг харагддаг байсан ч дотор нь бол жинхэнэ чөтгөр нуугдаж байсан. Тэрээр хүмүүст одоо ингээд шоронд орсон шалтгаанаа юу гэж тайлбарладаг байсан бэ гэхээр эхнэр нь өөрийг нь хуурснаас болж хүн амны хэрэг хийсэн гэж хэлдэг байсан байна. Гэхдээ бол яг үнэндээ тэрээр нууц амргийнхаа амийг хөнөөгөө тэгээ шоронд орсон юм байлээ. Тэгээ нууц амргаа бүр хөнөөхтөө маш бүр зэрлэгээр амьдаар нь шатааж алсан. Тэгээд ч зогсоогүй тэрээр хүмүүст өөрийгөө шоронд орохоос өмнө бүр шүдний эмч хийдэг байсан өндөр боловсралтай нэг гэж танилцуулсан байгаа юм. Яг үүндээ бол ямар ч тийм ангаахын сургууль сурсан тэ төгссөн гэсэн тэмдэглэл байхгүй зүгээр л нэгэн худалд баг тийм лөөрч нэг юм байсан байгаа юм. За цаасан дээрх баримт одоо нотлохоон дээр бол
Жон нь болохоор хадагтай Пакийн сар болгоны авдаг байсан 400,000 вонны халамжийн мөнгийг бүр өөр дээр ингэж авдаг байсан тогтоогдсон байгаа юм. Мөн түүнийг өөрийнхөө амьдардаг байр руу нүүхэд туслаад бүр хамт ингэж нөгөө нэг байр нь амьдардаг болсон байгаа юм. Тэр хоёр бас яг нууц хамгийн харилцаатай байсан уу? Эсвэл яаж аваад энэ ганц бие хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйтэй холбогдсон одоо хүртэл нууц хэвээр байгаа юм. Учир нь хэм бол цагдаа нар түүнийг одоо ингээд төрдөг тэрэгний эзэн гэдгийг олж тогтоож мэдхэд өнөөх Жон гэгч эрэхтэй нь 2009 онд аль хэзээний хор тавтраар хорвоо орчихсон байсан. Тиймээс одоо түүнээс одоо нэмэлт мэдүүлэг одоо хэргийн талаар илүү их мэдээлэл авах ямар ч боломжгүй болцсон байгаа юм. Жон түүнийг алсан ч байж магадгүй, алаагүй ч гэж магадгүй. Ямар ч гарцгүй болчихж байгаа юм л да. Гэхдээ яг энэ хэргийн маш том асуулт ямар ч хариултгүй ингээд үлдчихэж байгаа байхгүй юу? Энэ нь яагаад заавал олон хөлийн газар хүүхдийн тоглоомын талбай дээр цогцыг үлдээсэн юм бэ? Ихэнх одоо цурал алуурчид одоо ингээ хүн амны хэрэг хийсэн хүмүүс тухайн цогцоо ууланд булах, голын усанд урсах, аль эсвэл бүр хол тийм хөнгүү газар авчиж хайдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад бол энэ байрны гадаа байдаг нэгэн одоо юу гэнэ энэ төрдөг тэрэгэн дээр энэ цогцыг бол ямар ч ингээд зүгээр л ингээ хүмүүсийн нүдэн дээр хайцсан байгаа байхгүй юу? Энэ нь үнэхээр сонио асуулт болж байгаа юм. За цагдаа нарын бас нэгэн олж мэдсэн зүйл нь юу байсан бэ гэхээр энэ байрны гадаа байдаг хяналтын камерууд нь огт ажилтдаггүй тийм камерууд байсан. За орчин үед бол 2025 онд бол хяналтын камергүй газар бол бараг л байхгүй шүү дээ. Ихэнх байрны гадаа ингээд зөндөө олон хяналтын камер байгаа. Гэхдээ бол одоо 2005-2006 оны үед бол хяналтын камергүй байрнууд бол их байсан. Зарим нь юу н ажилтгүй юм сүмнэршгэлт байсан шүү дээ. Тиймээс цагдаа нар тэр төрдөг тэрэг яг анх хизээ тэр газар гарч ирснийг тодорхойлоход бол маш хэцүү байсан. Зарим оршин суугчид бас гэрчүүдийн хэлж байгаагаар бол 2008 онд гарч ирсэн гэж хэлсэн бол зарим нь бол 2009 онд гарч ирсэн гэд мэдүүлгүүд нь хоорондоо зөрөлдөөд байсан байгаа юм. За Жон гэгчин нас барсныг мэдээд мөрдөн байцаах баг нь бол ерөнхийдөө бол энэ хэрэг дээр хан мөргсөн байгаа юм. Хадагтай парктай ойр дотн одоо түүнийг эцсийн удаа харсан гэрч гэд энэ хэрэг дээр бол яг нэг бариад авчих сэжүүр ерөөсөө байгаагүй. Ерөнхийдөө бол маш их арга мухарсан. За тэгээд одоо хүртэл энэ хэрэг нь ерөөсөө тийм учир нь олдоогүй нууцлаг хэрэг хэвээр л байгаа. Маш олон телевизийн ерэн сурвалжлах сэтгүүлчид нэвтрүүлэг хийж байсан ч гэсэндээ түүний алуурчин бол одоо хүртэл олоогүй байгаа юм. За эндээс бол Curious Case Why гэд YouTube-ийн нэг гэмт хэргийн талаарх юм нэвтрүүлэг хийдэг нэвтрүүлэг дээр бол гарч ирсэн юм байна. Бас Kim Wong гэд бас YouTube-ийн нэвтрүүлгээр бас энэ хэрэг нь бол гарч ирсэн юм байна л да. За энэ хэргийн талаар шинэ мэдээлэл баримт хэрвээ байх юм бол ансааны цагдаагийн газар нь одоо хүртэл ер нь бол ингээд мэдээг нь хүлээж авч байгаа юм байна. Тэгээд одоо хүртэл ерөнхийдөө бол энэ хэргийн талаар мэдээлж болж байгаа юм байна. За зарим ийм дуйлаантай ерөн шуугаантай олон гэрчтэй хэрэгүүд эцсийн байдлаар ямар ч байсан хэрэг нь олддог штеп. Гэтэл энэ хэргийн хамгийн аимшигтай зүйл нь юу байсан бэ гэхээр маш чимээгүй үлдэгдэж чимээгүй цогцонд хүмүүсийн дэргэд ялцарч бас хэрэгтэн ч гэсэндээ одоо хүртэл олтоогүй чимээгүй байгаа. За магадгүй хаа нэгэн газар гимгүү царайлаад явж байгааг ч бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгээ 3 жил хүүхдүүд нь байрныхаа гадаа ингээд ялцарч байгаа цогцсны хажууд тоглолдог байсан гэж бодохоор тэр оршин суугч нар тэр байрны хүмүүст юу гэж бодогддог болоо те. Надад бол үнэхээр ингээд би чихүүцэн юм шиг санагдаж байна л да. За тэгээд энэ хэргийг судалж байхдаа надад ерөнхийдөө бол баг зэрэг өрөвдөлтөө санагдсан. Ягаад тэгэхээр тэр хадагтай пак ганцаараа амьдардаг байсан, бас хөгжлийн бэрхшээлтэй байсан. Дээрээс нь бас дээрүүд одоо ингээ хөршийн холбоо гэж ямар сайхан зүйл байлаа да тий. Дэлхийн нийтээрээ л хөрнө ингээд хажуу айлда хин амьдрдгийг мэддэг, орж гардаг тий. Манай одоо Монголд шинэ гиз гаргахтаа ингээд хөрштөө заавал ингээд өгдөг ч юм уу тий. Тиймэрхүү гой ёс заншлууд байсан шүү дээ. Солонгос гэсэндээ хэрвээ та нар үзсэн бол Reply 1988 гэх кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Хөршүүдийн холбооны ямар тийм нэгт би бинийгээ ойлгодог, хайрладаг байсан бэ те. Гэтэл орчин үед одоо байрных нь гадаа хүний цогцос бүр 3 жил ингээд ялцраад хэвтэж яхад хүртэл мэдэхгүй амьдарч байна гэхээр үнэхээр бас л амар байгаа шүү те. За та нарт маань энэ хэргийн талаар юу гэж бодож байна те? Сан сэтгэлээ доор комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд манай суг маань бас Азад болсон ийм гэмт хэрэгүүдийг бас ярьдаг байгаа. За тэгээд дараагийн дугаартаа бас илүү тийм сургамжтай, сонирхолтой хэрэгүүдийг бэлдсэн байгаа. Тэгээ удахгүй орох болно. Бай, хуг байлаа.